Гэрээтэй холбоотой олон асуулт байгаа. Гэхдээ өнөөдөр бол яг өргөн барьсан байгаа хуулийн төстэй холбоотой ганц нэг асуулт асууя. Юу гэхээр санхүүгийн загвар дээр одоогийн санхүүгийн шинжилгээ хийсэн загвар хийсэн мэргэжлээс асуумаар байна. 34% энгийн хувьцаатай аваад ноогдлоо ашиг, одоо Монгол улсад ирэх ноогдлол ашигын хэмжээ болон энэ хуульд өөрчлөлт орсноор 10% давуу эрхтэй хувьцаа аваад тэгээд амнаатаар нөхөд энэ хоёрын хооронд харьцуулсан тооцоо нь байгаа юу? Ямархуу зөрүүтэй гарч явах юм бэ? Яг одоогийн энэ гэрийн төсөл дээр л гэсэн үг шүү дээ. Энийг жоохон тодруулж өгөөч. Энийг бол заавал тооцоо хийж үзсэн байх. Энэ бол нэлээд хялбар өгөөд тодорхой тооцоо авах хэрэгтэй. Хоёр дахь нь нэг төслийн дотоод өгөөжөө хөгөж байдаг. Аяараар тэр энэ төслийн хувьд хэд байгаа вэ? Өмнө хэлэхэд нэг 20 хэдтэй юм дуурж ах шиг байсан. Одоо яг хэд байгаа вэ? Тодруулж өгөөч яг. За гуравт нь за тэр гэрээтэй холбоотой болоод энэгээр ингэ дуусгая. За хариулт. За санхүүгийн тооцоолол талаас хариулт өгье. Ажлын хэсгийн дарга засгийн газрын хэрэглэх газрын дарга Нэм Асрын учрал хариулт өгье. За найдлага гишүүний асуултанд хариулъя. Тэгээ биднэрт бол мэдээж хоёр хувилбар бол байсан. За төр эзэмшлийнхаа 34% ноогдлол ашгийг авбал ямар байх вэ? За эсвэл одоо орлуулвал ямар байх вэ гэж. Тэгэхээр нэг л зүйл ажиглагдаад байгаа. Зүгээр яг 34%-аараа ноогдлол ашиг авна. Ямар нэгэн эрсдэлгүйгээр тэр ноогдлол ашиг авна гэвэл 5.6 тэрбум доллар гэж бол яригдж байна. Яг тооцоологдсон тоо байна. А хэрвээ 34%-аар 34% тусгай амнаатаар за ингээ өсөн нэмэгдэх амнаад бус төрлийн татвар төлбөрийг авна гэвэл 5.2 тэрбум гэж гараад байгаа. Харахад мэдээж ингээ тоон дээрээ бол 5.2 баг харагдж байгаа хэдий ч нөө эрсдэлгүй хуримтлал гэж одоо ойлголт байна. Жишээ нь ноогдлол ашиг бол татвар хураамж аваад одоо хамгийн эцэст нь авах одоо ашиг шүү дээ. Гэтэл энэ бол маш их эрсдэлтэй. Тэгээ энэ бол бид нэр өнгөрсөн хугацаанд хийгдэж ирсэн өрөнгө оруулалтын гэрээнүүдээс харагдаж байна. Тийм учраас бид нэр энэ санхүүгийнхаа схемийг хийхдээ энэ санхүүгийн зөвлөх үйлчилгээний энэ багийнхан болвол өөрсдөө яг энэ IMF-ийн одоо энэ аргачлалын дагуу засгийн газрын хуримтлагдсан өр өгөөж, хөрөнгө оруулагчийн хуримтлагдсан өр өгөөжийг нэмээд хөрөнгө оруулагчийн олгосон санхүүжилтийг хассаар яг 50 дээр нэмэх нэгийг л хангуулж явах хэрэгтэй гэдэг энэ зарчмыг барьсан. Тэгэхээр ерөөсөө л газрын хэвлэлийн баялагын 50 дээр нэмэх нэг гэдэг бол бид